цаг үеийн хамгийн нөлөө бүхий iconic бүрийн хэмжээний аниме юу вэ? Энэ бол мэдээж Akira. Akira манга 1982 онд эхэлж, харин аниме нь 1988 онд нээлттэй хийсэн. Тиймээс 1980-ад оны Японы талаар товчхон дуртан зүйтэй. 1980-ад оны Япон улс жинхэнэ утгаараа хөгжил дэвшил, ололт амжилтаар дүүрэн байсан. Дайнд ялагдаж маш хүнд цагийг даван туулж байсан Японыг 62 жилийн хугацаанд буюу хамгийн удаан удирдсан эзэн хаан Шовогийн ачаар нийгэм, аж үйлдвэр, технологи идэвхжих болсон. Үүнийгээ дагаад Япон улс түүхэндээ байгаагүй маш том эдийн засгийн өсөлтийг үзүүлж чадсан юм. Sony, Toyota, Honda, Mitsubishi, Canon, Nissin, Panasonic гээд дурдаад тусшгүй олон брэндүүд дэлхийд даяар танигдаж эхэлсэн. Тэгвэл тэрхүү 80-ад он бол өөр нэгэн салбарын алтан үе гэж хэлж болно. Энэ бол мэдээж анимийн алтан үе. Shonen бүтээлүүдээс Dragon Ball, Fist of the North Star, Mecha жанрын сэргэм мандалтын үе буюу Gundam, Battleborn, мөн мэдээж Ghibli студийн классик бүтээлүүд. Харин энэ дунд бүх цаг үеийн хамгийн iconic, бас нөлөө бүхий бүтээл нээлттэй хийсэн нь Akira. Akira нь мэдээж cyberpunk жанрын урдаа барьдаг бүтээлүүдийн нэг. Энэхүү жанр нь эстетик гоо зүйн талаасаа тэнгэр багандсан барилгууд, неон гэрэл, синтетик болон органик бидийн хослолмол, үүдгэр бороотой үдэш гэх мэт зүйлсээр тодорхойлогддог. Бараг л 80-ад оны Токиогийн гудамж шиг. Харин үндсэн агуулгын хувьд товчхондоо high-tech, low life. Техник технологи асар өндөр хөгжсөн ч иргэдийн амьдрал сул дорой, анги давхаргын ялгаа их, гэмт хэрэг болон болохгүй бүхнээр дүүрсэн нийгмийг харуулдаг. Сонирхолтой нь манга болон анимег бүтээсэн Otomo Kazuhiro хөдөө тосгонд төрж өссөн нэгэн. Гэвч ахлах сургуулаа төгссөний дараа буюу 1970-ад онд Токио руу нүүж мангакагийн гараагаа эхлүүлсэн ба хизээж харж байгаагүй зүйлс донд амьдрах болсон гэдэг. Энэ нь сайн ч талаараа бас сөрөгч талаараа. Завгүй Токиогийн амьдрал, өдрийн нар мэт гэрэлтэй шөнийн Токио. Харин нөгөө талд иргэдийн бослого, якуза, орон гэргүй гудамжны хүмүүсгээд хизээж харж байгаагүй зүйлстэйгээ нүр тулсан. Гэвч тэдэн дунд түүний сонирхлыг хамгийн их татсан зүйл бол Босозоку буюу залуу байкруудын бүлгэм. 1950-ад оноос эхлэлтэй энэхүү соёл гэж хэлж болох зүйл тухайн үедээ якуза нарын дараагаар орох маш хүчтэй бүлгэмүүдийг төрүүлсэн. Хэрвээ 80-90-ад оны анимуудыг үзэж байсан бол байкруудын бүлгэм олонтаа ажиглагддаг. Холограм дүрс, засгийн газрын туршилт болон тэдний ашиглаж буй техник технологи ер нь тэрхүү Нео Токиог харахад хай-тек гэдгийг илэрхийлнэ. Akira дээр гарах Нео Токио хиймэл синтетик мэт гаднаасаа харагдахч нөгөө талдаа орооцолцсон кабель, төөрдөг байшин мэт газар дорох бүтцэн эсэргээрээ органик, хот өөр амтай мэт мэдрэмжийг төрүүлдэг. Угаасаа ч Otomo Kazuhiro Токиог бүтээлийнхээ гол дүр болгохыг зорьсон гэдэг. Хотыг дээрэс нь харуул ганган чамин, өндөр хөгжилтэй мэт боловч газарт буухад бодит амьдрал харагдана. Гол дүрч тэрхүү эмх замраагүй ялзарсан нийгмийн нэгэн хэсэг. Харин тэрхүү хотод болж буй ард иргэдийн бослого хөдөлгөөн, гол дүрүүдийн байкер бүлгэм, хүч чадал болон мэдхгүй зүйлийн төлөө шунах засгийн газрын туршилт, low life буюу дорооцсон амьдралыг илтгэдэг. Нэмээд Japanese cyberpunk-ийн гол онцлог, body horror элементийг Тэцүүгийн хүч чадал удирдлагаас нь гарч, түүний биедээ багтааж чадахгүй тэр хүч чадлаас нь үүдсэн аимшигтай дүр зураг, үйл явдлаас нь харж болно. Тэгвэл тэрхүү өнгө алгасан Нео Токиог бүтээхэд тухайн үеийн хамгийн өндөр зардлыг буюу 700 сая йеныг зарцуулж бүтээсэн. Нэгт Акираг уламжлалт буюу cel animation аргаар бүтээсэн гэдгийг санах хэрэгтэй. Тухайн үед анимашнер дэлхийд дахны тэргүүлж байсан студи бол мэдээж Walt Disney. Ихэнх cel animation аргаар хийсэн бүтээлүүд 100-аас 150 ялгаатай өнгийг ашигласан байдаг. Харин Акирагийн Нео Токиод 327 ялгаатай өнгийг ашиглаж, түүнээс 50-ыг нь зөвхөн Акирад зориулж зохиосон гэдэг. Бүр хийц чанарын хувьд тухайн Disney-ээс ч хавилуу. Тийм ч учраас өнгө гэдэг зүйл Акирад хамгийн чухал элемент. Улаан өнгөөр аюул занал хийлэл, төгшүүртэй байдлыг илтгэж, ногоон өнгөөр нууцлаг, учир нь үйл олдох супернатурал зүйлсийг харуулж, цэнхэр өнгөөр хүйтэн хөндий, эсвэл тусгаарлагдсан мэдрэмжийг төрүүлдэг. Харин өнгө гэдэг бол гэрлээс үүдэх тусгалыг бидний нүд хүлээж авч буй хэлбэр. Тиймээс Нео Токиогийн ирээлжилсэн гэрлийг бүтээхэд тэр их өнгө хэрэг болсон нь гарцаагүй. Ер нь гэрэл гэдэг өөрөө энэхүү бүтээлийн нэгэн дүр мэт. Орчин цагт 2D ч бай, 3D ч бай, ихэнх анимашнууд бэлэн софтвер ашиглан сонирхолтой гэрэлтүүлгийг ашигладаг бол Akirag cel animation аргаар бүх зүйлийг нь гараар зурсан гэхэд одооны анимашнуудтай харьцуулшгүй гэрэлтүүлгийг ашигласан байдаг. Гиснээс Монголд Cyberpunk эстетик уур амьсгалыг шингээсэн нэгэн экспо болох гэж байгаа нь Cyber Expo.
Pocket Zero-гоос 4 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү Expo нь 9 сарын 20-оос 22-ны хооронд UJ-1-ийн 3 давхарт нийт 3 өдөр үргэлжлэх бөгөөд олон брэндүүд, технологийн болон цахилгаан барааны дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний хямдралтай үнээр борлуулах юм. Мэдээж Pocket Zero-го ашиглан хувааж төлөх боломжтой. Үүнээс гадна хамгийн сонирхолтой нь Expo-гийн дотор засал, ерөнхий концепт нь Cyberpunk, dystopian хэм маягаар хийгдэх тул үзүүштэй байх нь гарцаагүй. Мөн 3 өдрийн турш өдөр бүр худалдан авалт хийсэн хүмүүс 3 ширхэг PlayStation 5 иж бүрэн гейминг сетап гэх мэт маш олон гарын бэлэг хонжруудыг авах боломжтой. Нэмээд олон төрлийн шагналтай уралдаан тэмцээнүүд ч бас бий. За тэгээд 9 сарын 20-оос 22-ны хооронд UJ-1-ийн 3 давхарт болох Cyber Expo-д оролцохыг уриалж байна. Мөн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Pocket Zero-гийн Facebook хуудаснаас авах боломжтой. Акиран сонирхолтой үйл явдал болон дөрүүд өнгөр ээлжилсэн Neo Tokyo философийн элементүүдээр Японы Cyberpunk жанрыг тодорхойлж, баруунд болон дэлхийд дахинаа тэрхүү жанрыг тэр чигтэн шинжилж чадсан. Гэхдээ зүгээр л том нөлөө үзүүлсэн overrated бүтээл бус, маш чанартай, бүх цаг үеийн гэж яригдах аниме болсон юм. Мэдээж нөлөөллийн талаар дурдвал тухайн Dragon Ball, орчин цагийн шонон бүтээлүүдийг тодорхойлж, Fist of the North Star булчинлаг булээ дөрүүд сонирхолтой үзүүштэй байж болдог гэдгийг батлан харуулсан. Ghibli-гийн классик бүтээлүүд ч мөн том нөлөөтэй. Гэхдээ Akira Япон анимын шин чанараа хадгалж, барууны хэмээгийг шингээсэн нь дэлхийд дахинд аниме гэдэг зүйлийг таниулахад хүргэсэн юм. Хэдийгээр 80-аад онд аниме салбар санхүүгийн хувьд хүнд хэцүү цаг үеийг туулж байсан ч, Akira шиг бүтээл 90-аад онд анимег дэлхийд дахин од болоход хамгийн чухал үргийг гүйцэтгсэн. Нэмээд Ghost in the Shell, Evangelion, Cowboy Bebop гэх мэт баруунд хамгийн алдартай 90-аад оны бүтээлүүдэд инфлюенс болж чадсан билээ. Харин эдгээр бүтээлүүд нь орчин үеийн анимед ямар том нөлөөтэй гэдгийг надаар хэлүүлдэггүй мэдэж байгаах. Зүгээр л нэг жишээ авцгаая. Акирагийн хамгийн iconic сцен болох Канадагийн байк слайд хийх сцен. Ганцхан энэ л сцен бусад алдартай аниме болон барууны бүтээлүүдэд хамгийн түгээмэл ашиглагдах болсон. Нэмээд өнгө үзэмж, анимашн, бүр фэшн, философи гэд олон талаараа орчин цагийн бүтээлүүдэд нөлөөлж, бусад алдартай анимуудыг дэлхийд даяар танигдахад шууд оролцоотой байж чадсан. Тэгвэл Акирагийн агуулга санааг маш олон янзаар тайлбарсан байдаг. Ерөнхий болж буй үйл явдлыг харуул мэдээж Хирошима, Нагасакигийн цөмийн бөмбөгдөлт болон түүнээс үүдсэн хямралыг даван туулж шин цаг үеийг эхлүүлж чадсан Японы түүхийг харж болохоор 31 жилийн өмнөх хуучин Токиогийн дэлбэрэлт ч үүнийг шууд ойлгуулгаар. Кино урлагт цөмийн бөмбөгийг төлөөлүүлж бүтээсэн хамгийн том жишээ бол Godzilla шүү дээ. Харин хотыг юу ч хүн урах аврах том мангасан адил өөрийнх нь хэр хэмжээнээс сэтэрсэн хүч чадал, өөрийн байр суурьаасаа болж мангас шиг болон хөрж буй тэцүүгээр үүнийг төлөөлүүлсэн. Тэцүүа Канадын хоёр бол асрамжийн газар танилцсан багын найзууд. Мөн Capsule гэх байкер гангийн гишүүд. Ялгаатай нь Канада бүлгэмийн толгойлогч удирдагч бол Тэцүүа зүгээр л нэг гишүүн нь. Тэд характер, дүрийн мотивацийн хувьд эрс тэрс. Канада төрөлхийн нийтэж бусдыгаа манлайлах чадвартай, мөн амбицтай дүр. Иргэн тойрных нь бүгд түүнийг хүлээн зөвшөөрч хүндэлдэг. Харин Тэцүүа түүний найз ч гэлээ Канадагийн сүдэрт дарагдаж, өөртөө итгэх итгэлгүй, бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чаддаггүй нэгэн болж хуурсан. Гэхдээ тэдний анх танилцж буй сценээс анханасаа энэ бүхэн байсан гэдгийг харж болно. Харин Канадагийн тэрхүү амбиц, бүлгэмийн бусад гишүүд түүнийг хүлээн зөвшөөрч байгаа нь Тэцүүаг яг л Канада шиг болохыг хүсдэг болгосныг аниме эхлэл хэсэгт түүний мотоцикл дээр сууж буйгаас харж болно. Норитайга Тэцүү. Ёш! Игзаа! 俺用に改良したバイクだ。敵すぎてお前には無理だよ。Харин тэд өрсөлдөгч бүлгэмтэй хөөцөлдөж байх үеэр Тэцүүгээ осолдож, Акира шиг гэхдээ эсрэг хүч чадлыг олж авснаар гол үйл явдал маань өрнөдөг. Харин Тэцүүгийн бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, хүндлэл олж авах хүсэл, дээрээс нь Канада болон 90 тойрныхны хүмүүс түүнийг үргэлж дутуугаар үнэлж байсан дээр тэр хүч чадал нэмэгдснээр түүнийг эсрэг дүр болгоход хүргэсэн. Бүх талаараа хүн төрлөختөн бурхны хүч чадлыг эзэмшүүл яах вэ гэдэг ойлголт. Хүний туулсан амьдрал, дотоод зөрчил, тэрхүү хүч чадлаар нь илрэн гарч, удирдлага алдан бүхнийг сүрүүлдэг. Тэцүү бол түүний том жишээ.
Бурхад хорвоо ертөнцийг бүтээдэг юм бол 31 жилийн өмнө Акира тэр хүч чадлыг бүрэн эзэмшиж, хуучин Токиод дэлбэрэлт үүсгэж, өөрийн шинэ хорвоо ертөнцийг бүтээн энэ ертөнцөөс явсан. Харин 31 жилийн дараа Тэцүүва санамсаргүй байдлаар тэр хүч чадлыг олж аван удирдлага алдаж эхлэх үед засгийн газрын дор байсан ижил чадвартай хүүхдүүд Акираг дуудаж, харин Акира Тэцүүвад хүч чадлаа удирдахад нь туслан яг л 31 жилийн өмнөхтэй адил дэлбэрэлт үүсгэн өөрийн ертөнцийг бүтээн энэ хорвоогоос замхан алга болдог. Харин өөрийн ертөнцийнхөө бурхан болсон Тэцүүва өөрийн нэрийг хэлэн Акира төгсдөг үлээ. Боку ва Тэцүү. Бидний бичлэг таалагдсан бол лайк дарж, subscribe хийхээ бити мартаарай. Мөн та манаас үгийг дэмжих хүсвэл дэлгэцэн дээр гарах дансаар донешн илгээх боломжтой. Дараагийн бичлэгээр уулзцаая.